Нохоод хижээх, амтнд хижээх хүүхдэд одоо юу гэдгийг зар юу яхасаа илүү одоо тий хооллох тийм дадал зуршил суулгахаасаа илүү хүн чанарт айгүйх нөлөөлдөг байх гэж боддог. Инэрэнгүү болно, өрөвч болно. За инэрэнгүү өрөвч одоо хүн байглаасаа тийм байж болдгийн гэхэд ядчил сахилах бат суудаг. Цагаар юмыг хийж сурдаг. Тэгээ залхуураа твтж ягаад нохоо хооллохгүй бол болохгүй дээ гэсэн бодлоор тэр хүн босч ирнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр би бол сахилах баттай болно гэж хэлмээр байна. Инэрэнгүү болно, өөрөвч болно, сайхан сэтгэлтэй болно. Айхаа угаах ёстой тэгээд. Тэгэхээр би бол таанахыг бас нохоо авах охиныхон бодлыг бас нэг бодолцож авч үзээсэй гэж хүсэж байна. Номоо бацаа хоёрын нөгөө бацаа нь ёо сайн нэг өвдсөн таад мэдсэн үү? Өвдөөд ингээ ирээд цус авахад тэр муур яахчдаг. Одоо муурнаас цус авахд бид нар чи ингээл хүлээл барайл тэгээ нөгөө муурт нь хазуулна, уруулна. Тэгэхэд бацаа ингээл байж байгаа л гүрэнээсээ цус авахулаад тэгэл яваад өчтдөг. Аашгүй тийм хүний хэл ойлгодог. Тийм үү.